Сайн байцгаана уу? Өнөөдөр нэгэн чухал зүйлийн тухай ярьж өгтөл бичлэгээ дуустал заавал үзээрэй. Сайн байцгаана уу? Өнөөдөр нэгэн чухал зүйлийн тухай ярьж өгтөл бичлэгээ дуустал заавал үзээрэй. Таны сэтгэл санаа докторгүй ч шалтгаангүйгээр готрох стресс сүүлийн үед юм мартаад байгаа таны тархинаас биш харин гидснээс болсон байх болдгийг та мэдхүү. Анагаах хонд үнийг тарих гидсний холбоос тэнхлэг гэж нэрлэдэг. Бөгөөд гидсийг бидний хоёр дахь тарих гэж үздэг юм. Хүмүүс биднийг аз жаргалтай тайван байлгадаг. Серотонин гэдэг дааврыг зөвхөн тархинд үүсдэг гэж үздэг. Гэвч үнэндээ хүний бие дэх нийт серотонин дааврын 90% нь гидсэнд зөвхөн гидсний ашигтай бактериудын тусламжтайгаар үйлдвэрлэгддэг юм. Хэрв та буруу нүүрс ус чихэр их идэж инсулины дөжрөлд орж ашигтай бактери устгачвал серотонин даавар ялгархаа болно. Үүнээс болоод хүн шалтгаангүйгээр та болох сэтгэлээр унах, паникт орох, тэгээ шөнө нойр хүрэхгүй хөрвөх зэрэг сэтгэл зүйн маш том өөрчлөлтөнд ордог. Стрессэд байгаа учраас гидс өвдөд байгаа юм биш, харин гидс өвдөд байгаа учраас та стресстэй байна гэсэн үг. Гидс тарих хоёр яг яаж холбогддог вэ? Бидний тархинаас гараад зүр хуушиг ходоод идэг тэгээд гидс хүртэл бүх дотор эрхтний хэрэнс үлдсэн биеийн хамгийн урт мэдрэл байдаг. Үүнийг анагаах хон тэнэгч мэдрэл вагус нерв гэж нэрлэдэг юм. Энэ мэдрэл хоол боловсруулах замд яг ямар үүрэгтэй гэвэл нэгдүгээр ходоодны хүчил фермент цусыг ялгаруулдаг. Таныг хоол харах үнэрдэх эсвэл зажидах үе тэнэгч мэдрэл ходоодонд одоо хүчис үсийг ялгаруулж хоол боловсруулахад бэлд гэдэг тушаалыг өгдөг. Хоёрдугаарт гидсний гөрүүлсэх хөдөлгөөнийг удирддаг. Хоол ходоодноос гидс рүү шилжихэд гидсний ханаг шахаж хоолыг урагшин хөдөлгөөх тэр механик хөдөлгөөнийг энэ мэдрэл байнга идэвхжүүлж байдаг юм. Энэ мэдрэл бол хоол шингэхгүй хацаж өтгөн хотдог. Гуравдугаарт гидсэнд хөрвөстийг шууд дардаг. Тэнэгч мэдрэлд ацетил холин гэдэг бодис салгаруулж гидсний ханд үрсэл үүсгээс байнга сэргийлж тайвшруулж байдаг. Залуучилтын мэдрэл юм. Өөрөөр хэлбэл энэ мэдрэл сайн ажиллаж байж бидний хоол сайн шингэж гидс тайван байдаг. Гэвч энэ мэдрэлт нь зөвхөн тархинаас гидс рүү тушаал өгдөг, харин мэдээллийнхээ 80%-ийг гидснээс тархи руу дамжуулдаг хоёр урсгалтай зам юм. Тэгвэл гидс шүүрхээр хам шинжийн үед хорт бодис ялгарахад тэр нь гидсний хананд байх тэнэгч мэдрэлийн афферент буюу мэдрэхүйн төгсгөлүүд рецепторуудыг хүчтэй цочроодог. Энэхүү цочрол нь цахилгаан импульс болон хувирч мэдрэлийн ширхгээр дамжин тархины багнад хүрдэг. Тархинд энэ цахилгаан дохио очмог тархины өөрийнх нь дархлааны эсүүд болох микроглиа идэвхжиж тархины дотор үрслийн цитокинуудыг ялгаруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл гидсэнд үрслийн төгсүүрийн дохио мэдрэлээр дамжиж тархийг дотроос өөрөө үрсэх процессыг өдөөсөн хэрэг юм. Мөн гидс шүүрхээр хам шинжийн үед хорт бодисууд гидсний ханаар нэвчиж тунгалгын улчирхай болон цусны эргэлтэнд ордог. Цусаар аялсан эдгээр токсинууд нь тархи цусны хоригт хүрч түүнийг бүрдүүлэгч эндотел эсүүдийг гэмтээж хоригийн нэвчимтгий чанарыг ихсэгдэг. Үүний улмаас цусан дахь үрслийн молекулууд тархины эд рүү нэвтэрч мэдрэлийн эсүүдийг гэмтээж үрсүүлдэг. Энэ хоёр шалтгааны улмаас хүн мартамхай болох мананцартай юм шиг ухаан санаа балардах brain fog шинж илэрнэ. Энэ явц олон жил үргэлжилбэл өөлтөх насан дээрээ Альцгеймер буюу зүүнх өвчин, Паркинсоны өвчин, үс гол суур болдгийг шинжлэх ухаан аль хэдийн баталчихсан. Тэгвэл таны сэтгэл санаа докторгүйж нойргууд мартамхай болох уур уцаартай болох гэдэг гэх зэрэг шинж тэмдгүүд нь яг гидсний микробиом устнаас эсвэл гидс шүүрхэрснээс болсон гэдгийг яаж мэдэх вэ? Тэгвэл үүнийг ялгаж мэдэх 3 тодорхой шинж тэмдгүүдийг хэлж өгье. Нэгдүгээрт хоол идсний дараах мананцар. Та хоол идсний дараа нөгөө цагаан гурил, бэлэн бүтээгдэхүүн, чихэрлэг зүйл эдсний дараа гэнэт ухаан санаа балардах, нойр хүрэх, уур уцаартай болж эхэлдэг. Тэгвэл энэ гидсний микробиом уснаас эсвэл гидсний сорхоогоор нөгөө хорт бодисууд
цуснд нэвчиж тархинд очиж тархины тэнэгч мэдрэдэг цочроосноос үүсэж байгаа гэсэн үг юм аа. Хоёрдугаар сэтгэл зүй ба хоол уусруулах замын синхрон өөрчлөлт. Гэдэс хэвийн үед сэтгэл санаа гайгүй мөртлөө гэдэс хямрамгт сэтгэл санаа тавгүй болж байвал энэ серотонин даавар гидсэн цаатнаас болж байгааг нь шинж. 3-дугаарт антибиотикийн хэрэглээ. Ямар нэгэн өвчний улмаас антибиотик хэрэглэсний дараа гидсний микробиом ослох буюу маш их зөөрдөг. Тийм учраас энэ үед сэтгэл санаа хямрах тавгүй нойргүй төгсинжүүд маш их илэрдэг. Энэ гидсний микробиом устснаас болж серотонин даавар багассны шинж тэмдэг юм аа. Тэгвэл таны гидсний микробиом үнэхээр устсан уу, гидстэй шүүрхэрсэн үү гэдгийг лабораторийн шинжилгээгээр яг таг баталж болдгоо. Тийм ээ болно. Орчин үеийн анагаах ухаанд үүнийг онцлох дараах аргууд байна. Нэгдүгээр хамгийн нарийн боловч өндөр өртөгтэй орчин үеийн аргууд. Гидсний микробиомын ДНХ шинжилгээ. Таны өтгнөөс дээж авч бактериудын ДНХ-г уншдаг. Хамгийн шилдэг арга. Таны гидсэнд яг ямар төрлийн ашигтай бактериуд хэдэн хувь байна, ямар хортой бактериуд дамгасныг хуваар нь яг таг гаргадаг. Монгол томоохон лабораториуд ээжийг аваад Солонгос, Герман руу илгээж онцдог бөгөөд үнэн нь дунджаар 450-аас 850 мянган төгрөг байдаг. Зонулин уургийн шинжилгээ. Энэ уургийн гидсний ханд орж хүрэх ирсэн leaky gut байгааг баталдаг гол маркер юм. Үнэн дунджаар 250-аас 400 мянган төгрөг орчим болдог. Хоёрдугаарт Монголын аж лабораторид хийгддэг хямдралд ор хямд аргууд. Хэрэв тань дээрх үнэтэй шинжилгээг өгөх боломж байхгүй санаа зовох хэрэггүй. Маш хямд зардалаар гидснийхээ төлөв байдаг шууд бусаар хянах 3 энгийн шинжилгээ бий. Өтгөний индекс бактериозын шинжилгээ. Өтгөн дотор үндсэн ашигтай бактериуд болох бифидолактобактериудын хэмжээг ургуулж үздэг уламжлалт арга. Үнэ нь ердөө 20-40 мянган төгрөг. Өтгөний ерөнхий шинжилгээ. Микроскопоор хоолны шингэцийг хардаг. Хэрэв хоол дотор шингэсэн гарвал гидсэнд хоол ялзарч микробиомыг устгаж байгаагийн дохио юм. Үнэ нь 8-15 мянган төгрөг. Цуснд С оруулж ураг үзэх. Гидс шүүрхэрснээс үүдэлтэй биеийн далд архаг үрвслийг хэмждэг. Үнэ нь 15 мянгаас 25 мянган төгрөг. Тэгэхээр тархиа эрүүл ухаан саруул сэтгэл санаагаа цаваа байлгахыг ивэл хамгийн түрүүнд гидсээ эмчлэх хэрэгтэй. Дараагийн дугаараар гидсний микрофлора буюу гидсний микробиом хэрхэн сэргээх тухай маш энгийн боловч чухал аргуудыг заах тул subscribe дараад хүлээж байгаарай. Баяртай. Эрүүл мэндийн боловсруулалтаа надтай хамт дээшлүүлцгээгээрэй.